За ерөнхийлөгчөнд тавьж байгаа хоригийн энэ хоёр үндэслэлийн нэгийг нь бол би хүлээн зөвшөөрөхгүй байгаамаа. Тэр 30 гэр бүл гэдэг юм бол энэ утгагүй үндэслэлээ. Монгол улсын ерөнхийлөгч ийм үндэслэлээр хориг тавьж болохгүй. Энэ бол буруу. Харин тэр төрийн албан хаагчдад тэр 300 мянган төгрөг өгдөг гэдэг энэ асуудал бол сангийн сайдын буруу. Энд ч одоо ард түмнээ авилгадах ийм л бодлогын нөгөө нэг удаагийн тэтгэмж утга учиргүй халамжийг хавтгааруулна гэдэг энэ юмыг бол одоо энэ засгийн газар хөрөлсөх ерөнхий сайдын засгийн газар Хүрлбаатар сангийн сайд маань одоо ингээд энэ чинь нийгэм хүлээж авахгүй шүү дээ. Ард түмэн хүлээж авахгүй байна. 54 тэрбум шиг өрг шүү дээ. 54 цэцэрлэг сургууль барих мөнгө шүү дээ. Тэгээ ийм хэмжээний одоо зүйл болж байгаа юм байна. Тэгээ би Хүрлбаатар сайдаас өөрөөс нь асууя. Та надад бол манай гэр бүлийн ах дүү нарт ямар ч одоо уул уурхайн лиценз юм байгаагүй энэ төр гэж яриад байсан. Энэ хотгор шанаг гэдэг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг энэ уурхайг таны төрсөн ах Чимдийн ган тулга ган сүх таны туслах байсан коллегийн дэмбэрэл одоо зөвлөхөр чинь ажиллаж байгаа. Энэ хүмүүс хувьцаа эзэмшиж байгаад Солонгосын компани зарсан Sand Entry гэдэг 3 сая доллар дансаар нь орж ирсэн баримт нь байна. Итгэмжлэл нь байна. Иргэний үнэмлэхтэйгээ бүх юмтайгаа овг нэртэйгээ. Ийм юм хэвлэлээр сошиалор яваадах юм аа. Ерөнхий сайд уул уурхай лицензтэй холбоотой хүмүүсийг засгийн газартаа оруулахгүй гэсэн. Тэр үндслээр хоёр нөхрийг маань бас засгийн газарт оруулахыг зөвшөөрөөгүй. Одоо ингээд энэ Чимдийн тохироо өвгтэй Чимдийн ган сүх тохироо өвгтэй Чимдийн ган тулга нотариатын баримт нь энэ байж байна. Гэрээ нь байж байна. Тэгээ энэ дээр та ийм юм болсон юм байна. 1 сая доллар орж ирсэн дансны хуулга нь энэ байж байна. Дэмбэрэлд 237 мянга ган тулгад ган сүхэд тус бүртэн 607 мянган доллар шилжиж орсон. Энийг та яагаад үгүйсгэж тайлбарлаад байгаа юм бэ? Энийг асууя. За Хүрлбаатар гişүү сайд хариулт өгнө. Дараа нь инх бол дарга нэмэлт хариулт өгөн байвал хариулт өгч болох юм байна. За Мөнх бат гишүүний асуултанд хариулъя. За эхний асуудал нь бол тэр 55 тэрбум төгрөг. Гурван талт хилцээрээр ажил олгогч эзэдийн холбоо үйлдвэрчний эвлэл засгийн газар ярилцаж тохиролцоод 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар хийсэн хилцээр дээр тулгуурлагдаж хийгдсэн ажил. Өмнөх засгийн газрын өргөн барьсан төсөвдөр төсвийн байнгоороо санал гаргаад улсын хурлаар батлагдсан мөнгөө. Улсын хурлаар батлагдсан. Үүн дээр хориг тавьж байгаа нь бол асуудал ус. Хоёр дахь асуудал. Би дахиад хэлье. Хүрлбаатар бол манай гэр бүл. Монгол улсын өмч хөвчлөлөөр Монголын ард түмний хөдөлмөрөөр бий болсон өмч хөрөнгнөөс эвдэрхий тэрэгч аваагүй. Улсын төсвөөр нэг ширхэгч тендер концесс аваагүй. Нэг ширхэгч лицензийг өмнө нь дараа нь аваагүй. Мөнх бат гишүүний ярьж байгаа зүйл бас цаана гэрээтэй юм бас юм байгаа. 2008 оны 11 сарын 1-ний өдрийн Алтан гэрэл гэдэг хүн манай ах нараас мөнгө зээлж авсан. 8-9 онд дэлхийн эдийн засгийн хямрал болоод барилгын зогссон байхад манай ах нар би таа бүгдэд хэлжсэн ах нар маань гадаад дотоод худалдаа бизнес барилгын бизнес эрхэлдэ гэдгийг биелж тод хэлсэн. 8 оны төгсгөлөөр дэлхийн банк санхүүгийн
хямрал болцсон байгаа үед энэ үлдэгдэл мөнгийг энэ алтан гэрэл гэдэг хүн шилжүүлж зээлж авсан. Тэгээд энэ мөнгийг өглгөө 2 жил явцгаасан.